За хаяанда Demon Slayer Kimetsu Academy Story гэдэг аниме урах гэж байна. За тэгээ энэ аниме нугасаа Demon Slayer-ээс арай өөр зохиолтой болохоор дөрүүдэн л адилхан гэсэн үг шүү. За тэгээд энэ хэдмийн жанр аниме оруулаагүй үзчихэж за аниме руугаа шууд оръё. За аниме маань эхлэхэд усны хашираа бүр багшуулсан сууж байна. Манай Тон Широ чинь 6 ахтай дээрээ дүүнэртэй болохоор нарийн бовчин болсон байна. За тэгээд энэ хасуугаа болохоор ууланд хүчтэй нэг хайж байгаа. За мэдээч Зенитсу болохоор бүртгэгчээр ажиллахаар ирсэн. Зенитсу усны хашираа яриг дасалж агаад шууд алгадуулаад авчихин. Манай Незуко болохоор юу ч урахгүй далхамдаа цуцаа хөөхөн байна. За нэгдүгээр анги ингээд өгслөө 2 дугаар анги руугаа шилжээ. 2 дугаар анги дээр манай эд маань бинт хамрын залан дээр ирсэн байх бөгөөд уул нь Инасукегийн хамгийн дуртай хичээл юм байна. Гэсэн чи яагаад дургүй вэ гэсэн чи охтуудад ялагдаад байгаа болохоор гинэ. За тэгээ одоо яах вэ те? Танжиро сэтгэлээг нь харагдаастай. За мэдээч Зенитсу болохоор охтын араас гүүгэстэй. Зенитсу ярихдаа за одоо тэгээд охтын араас гүүхлээр хамаг юм харагдаад байт юм аа. Тийм болохоор би бинт хамрын хичээл дуртай гэл тэр ухаан нэг орилж өгч юм. Охтууд нь бахан мэддгүй юм бах та. За нөгөө охтуудын сонсчод мэдээж шууд уурн урд юм байгаа зү. Нөгөө ихтэй тал талаас нь харах үнэхээр гоё байдаг аа. Үнэхээр хөөхөн дийрээд гээл тэгжсэн чинь байхгүй. Усны хашираа яриад шууд цохоод аван Зенитсуг. Шинэ бүр нэрээ яа замт юм бэ? За дээд мэдээж Зенитсу маань бүртгэл хийгээд зогсож байна. Хувцснуудыг нь буруу ханиу зүв байна уу ялах юм байна. Мэдээж Незуко маань хамгийн хөөрхнөрөө цэвэрхэн хувцалцсан ирнэ. Тэрийг нь хараад бус тогтууд нь ч гэсэн багш нар нь бүгдээрээ цэвэрхэн хувцалцсан байна. Иносуке цамцныхаа товчиг товчлохгүйгээд байхгүй Зенитсуг юу ч хөмрөгөө гарчна. За тэгээ мэдээд Танжирог ээлж ирнэ. Танжиро сургуульд эмг зүүж болохгүй шүү гэсэн чинь аавас минь үлдсэн зүйл агаамаа гээл уйруулч наа Зенитсуг. Тэгсэн чинь усны хашаараа гарч ирээд хөөе аавас ч үлдсэн ч байсан мэдээж сургууль зүүж болохгүй гэд байхгүй Танжиро гяас өсрөө болтаа далгуулчихна. За усны хашаараа мэдээж Зенитсуг буруутгах штэ. За 2 дугаар ангид төгслөө 3 дугаар анги руугаа оръё. Зенитсу маань нэг юмд навс сэтгэлээр унтсан байж байна. Юу вэ гэсэн чи Валентинаар хинч түн шоколад өгдгөө. Тийм болохоор зөвлөгөө авна гинэ. За мэдээч галын хашаараа руу очино. Галын хашаараа чанга яриад энийг идэ. Хамгийн гол нь чанга яриад энийг шүү заа юу гэд тийм зөвлөгөө өгдгийн. Зенитсу тэрийг сонсчод уурн нүрт юм байгаа зү. Хөөе өөрөө болохоор ингэж байгаа мó гэ уурлаа яваад өгдөө. Танжиро мэдээж уучлалтгүйн. За тэгээд Танжиро хөөе жижиг галын хашаараа өдөөс ингэж болохгүй штэ. Чи очиод уучлалт гуйх хэрэгтэй гэл. Зенитсу амар муухай царайлал. Чи юу яриад байгаа? Надад чанга яар гэсэн зөвлөгөө өгч чи надаа ийм юм хэлж байгаа юм уу те. Тэрний буруу хэтэл өөрөө усны дунд байгаад од болохоор ингэж болдсон юм уу гэл. За Зенитсугийн хашгираа тэр аваар нэг сонсогдно. Галын хашираа дэрийг сонсчод мэдээж чанга орилох хэрэгтэй шүү мундаг байна гэж авдیں۔ За угаасаа галын хашираа чинь ийм характертай юм штэ те. За 4 дугаар анги руугаа орно. Усны хашираа гиу дээр ирснээ зөвлөгөөгөө асууж байна. За тэгсэн чинь би хоол идэж байхдаа ярьж чаддгүй маа. Яаж ярих юм гэснээр буур гэд нэг сонин чимээ гаргаад үндэ. Тэрийг нь Зенитсу сонсч шокнд ортын байгаа зү. Та угаасаа ганцаардмал хүн байна гэсэн чинь би ганцаараа бишээ далхтайгаа л байгаа. Би ганцаардмал хүн биш гээл. Зенитсу чи ганцаардмал хүн байна заа гэ уурлаа яваад үгдээ. Тэрний дараа усны хашираа маань уурахгүй. Угаасаа би ганцаардмал хүн биш юм чинь надад алах минь байгаа заа гэд 5 дугаар анги руу орно. Зенитсу маань юу болсон байгаа гинт хөөгдөө ивчин. За тэгээ мэдээд дараа нь учрын тайлагдах байлгүй дээ те. За хайрын зөвлөгөөний 3 дахь хүн бол Тэнген. За Тэнген дээр ирснээр хайр дурлал яаж бүтэх вэ гэд асууад ундий. Мэдээд Танжиро асууж байгаа. Хайр дурлал дээр мөнгө л байхад болоо. Тийм болохоор зүгээр мөнгөтэй байгаа тастаас инээдэг болчихоо. Хүмүүсийн хүсэмжит залуу болно. Танжиро ч хайр дурлал хизээ нэгэн цагт мөнгөхгүйгээр өөрөө ирнэ гэд хэлчихдээ. Тэрийг сонссон Тэнгэ муухай хараал. Танжиро тэгсэн чинь чинхнээсээ хэлжэвэл яг уу. Тэнгэ шууд хөөгөө явна чи яв гэл. Танжиро чи ямар муухай юм бэ даачин гэд тэр хоёр явна. За мэдээж хайрын зөвлөгөө одоо хинээсээ сонсдгийм бэ гээл. Танжиро ч бүр өөрөөсөө гэрэл цацруулж байна. Тэнгэ сүлд нь тэр үгийг нь бодчоод уур нүрээд арилаад унаа. Яахлаарэ мөнгө хахад хайр дурлалгүй байдгийг авччихна гэд сургуульд хэлбэлээд унана. Галын хашираа нөгөөдгийг сонсчоод мэдээч урлаг бол дэлбэрэлт гэж авдیں۔ Бүр шокнд ормоор байгаа зү. Сургууль дээр нэг мэдээлэл гарчээ. Тэр нь нэг гаж донтой яваад байгаа. Танжиро тэрийг сонсч Незуко санаа зовоод хуудсыг харсан чинь
баян мөнгөтэй тастас инээдэг хүний хормоос үхтэй гаж донтон гэж авдیں۔ Тэр нь мэдээж Зенизу би биш юу яриад байгаа юм гээл. За байхгүй Валентины өдрөө Зенизу маань нэг шоколад аваагүй байдیں۔ Тэгээд Незуко чамд энийг хийж өгсөн. Ашгүйдээ ядчил чамд Незуко ингээд хийж өглөө штэ гээл. Тэрийг нь Зенизу сонсч Незукогийн хайр сэтгэл миний гиз рүү орох юм уу те? Чадахгүй нэ гээл тэгсэн чинь байхгүй. Незуко бүгдэнд нь зүрхээ хэлбэртэй шоколад ялуулж өгсөн бол яах вэ? Зенизу тэрэнд нь баярлнаа. За, анемын дууслаа. Тэгээд Атагун Тайтны бас ийм хөөрхөн анем байгаа юм байлээ шүү. За иймэрхүү анемыг хүмүүс үзэж байвал тэгээд мэдээж оруулах болохоор хүлээж байгаарай. Тэгээд ангууд нь 1 минутын уртаа болохоор богинохан байгаа шүү. За.